Хүрээлэн амьд ертөнцийн цуврал Монголд тахь сэргэ нутагшуулсны 25 жилийн ойд зориулсан 2 ч цуврал нэвтрүүлгийг үзэгчдэн бэлтгэн хүргэсэн. Европын хэд хэдэн орноор дамнан хийсэн зураг авалтын явцад Стамбул, Цюрих, Амстердам, Праг зэрэг хотуудын амьтны хүрээлэн үндэсний паркууд арч зочилсон юм. Энэ удаад Turkish Airlines компани төрийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн аяныхан богцыг цуврал 2 нэвтрүүлэг болгон задлах гэж байна. Эртний түүхт газруудаар аялаж, эдгээд сонин амьтдын тухай өгүүлэх хүрээлэнгийн шин дугаар эхэлж байна. Гэхдээ амьтны хүрээлэнгээр зочлох энэ удаагийн аяллаа бид Алсын Туркээс биш, Улаанбаатараас эхэлүүлнэ. Амьтны хүрээлэнгийн үндсэн 3-аас 4 зүйл олон янз байдаг. Манай Улаанбаатарт амьтны хүрээлэнгийн ихсэн оролдлого өмнө нь бас нэг усудаа гарч байсан. Харин 2017 онд харилцааны зов парк нэртэй нэгэн зүйл бяцхан амьтны хүрээлэн Улаанбаатарт маань нэгдсэн юм. Ямар хүрээлэн болох юмраа хамтдаа орж харцгаая. Амьтны хүрээлэн байгуулах санаачлага засаг төрөөс бус хүмүүсийн зүгээс эхлэл төдий байгаагийн нэгэн жишээ бол ярмагдах петтинг зоо буюу амьтан асрах газар юм. Энэ төрлийн газрыг бас хүүхдийн амьтны хүрээлэн гэж нэрлэх нь ч бий. Энд голцоо гэрийн тэжээвэр амьтад болон гараас хооллож хурч болох амьтны зүйлүүдийг байршуулсан байдаг. Улаанбаатарын петтинг зооч бас энэ жишгээс гажсангүй. Байгалыг ойлгодог, амьтдыг энэрдэг, ээлтэй иргэд төлөвшүүлэхэд эхлэл төдий байгаа ийм газрууд ихээхэн үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Монгол банкудаа харилцааны зоо парк 2017 оны 4 сард нээлттэй гэсэн бөгөөд түүнээс хойш үндсэн ажиллаж байна. Манай болохоор ерөнхийдөө нийт 33 төрлийн амьтан байгаа. Бөгөөд түүнээс ерөнхийдөө хүүхдүүдийн сонирхдаг амьтан бол ерөнхийдөө янзав могоо. Тэгээд дээрс нь одоо энэ хамар дэлбэн буюу коти гэдэг амьтан бас хүүхдүүдийн сонирхлыг маш ихээр татдаг. Дээрээс нь үнэг сармагчин гэх мэт маш олон төрлийн амьтан байгаа. Манай амьтдтай та бүхэн ерөнхийдөө нөгөө нэг харилцаад хүүхдүүдэд авчраад илүүлээд тэргүүлээд ялангуяа амьтдтай илүү ойр байлгаж болно гэсэн. Дээрээс нь манай ажилчид ерөнхийдөө давхар тайлбар хийгээд амьтны тухай мэдээлэл боловсрол бүх талаас нь та бүхэн дэмжиж ярих болно гэж явуулж байна. Улаанбаатарын анхны петтинг зоог сонирхуулсан хүрээлэн амьд ертөнцийн цувралын зургийн баг Туркийн Стамбул хотыг зорин ирлээ. Харин одоо Улаанбаатарын яармагт биш, Аз Европыг холбосон Туркийн Стамбул хотын Фарук Ялчин хэмээх амьтны хүрээлэнд ирээд байна. Фарук Ялчин гэдэг бол энэ амьтны хүрээлэнг 1993 онд анх санаачилж байгуулсан хүнийх нь нэр, одооных нь эзэн, эзэмшлэн хувийнх 300 орчим зүйлийн амьтдыг Фарук Ялчинг цуглуулж ийм сайхан амьтны хүрээлэн хийжээ. Акандаа бол хувийн цуглуулга байсан энэ амьтны хүрээлэн өнөөдөр 10 хэдэн сая хүнтэй Стамбул хотын амралтын өдрөөр гэр бүлээр ирэх дуртай газрын нэг нь болжээ. Энэ амьтны хүрээлэнд ороход билет нь 32 туркийн лира байдаг юм байна. Бид нь манай мөнгөөр бол ойролцоогоор 22-3 мянган төгрөг орчим юм билеттэй юм байна. За ингээд Фарук Ялчны амьтны хүрээлэнгийн сонин сайхнаас хамтдаа нөхцгөө. Бага наснаас байгаль амьтдад хайртай байсан Фарук Ялчин хэмээх эрхэм улсынхан толгой баян тэр бомтон болсон хойноо 1993 онд Туркийн анхны хувийн амьтны хүрээлэнг байгуулжээ. 2008 онд насан өд болох хүртлээр тэрээр энэхүү амьтны хүрээлэнгийнхэн ажилд ихэнх цагаа зарцуулдаг байж. Одоо энд 286 зүйлийн амьтан, 600 шахам зүйлийн ургамал бий. Баримт 1. Уг хүрээлэн үндэслэгч Фарук Ялчин 1980-ад оноос хувийн эдлэнд ховор амьтан ургамал цуглуулж байсан бөгөөд 1993 онд энэ хавийн газрыг худалдан авч нийтэд зориулсан амьтны хүрээлэн нээжээ. Баримт 2. Фарук Ялчин хүрээлэн асар том буюу 200 мянган амд үргэлжин метр талбайтай. Баримт 3.
энэхүү амьтны хүрээлэнг жилд 550 мянган хүн үзэж сонирхдог. Фарук Ялчины амьтны хүрээлэнгээс манай оронд байдаггүй нохойн овгийн нэгэн амьтныг бид онцолж байна. Энэ бол Евразийн цөөвөр чон. Өмнөд Европоос Араб, Энэтхэгийн хойгоор дамжин Мянмар хүртэл тархсан энэ жижиг чоныг өрн дахны хэлэнд жакал буюу шакал гэдэг. Чоныхон овгийн бусад зүйлтэй адил 42 шүдтэй махчин. Сонирхолтой баримтад дурдахад өмнө нь чон огт байгаагүй Унгар, Итали, Австри, Чех, Румын, Украин зэрэг орнуудад ердөө саяхнаас 1980-90-ад оноос цөөвөр чон нутаглан амьдрах болжээ. Энэтхэгт бол Дели зэрэг томоохон хотын захын гудамжинд үр шөнөөр шогшиж явахдаа таарч болно. Шилжин нүүдлэх, дасан зохицох гайхалтай чадварынх нь үр дүн энэ юм. Харин дараагийн махчин бол Пума. Пума бол биеийн хэмжээгээр Мюнхен дотроо бар, арслан, ягуарын дараа 4-р ордог том махчин юм. Өмнөд болон Хойд Америкт амьдрах энэ том муур Мюнхен овгийн бусад зүйл шиг гайхалтай анч. Амарлингуй харагдах энэ чимээгүй амьтан хэрэг гарвал 50 км/цаг хурдалж 2 м хагас өндөр 6 м хол харайж чадна. Дэлхийн олон хэлэнд нэг л янзаар дуудагддаг Пума гэдэг үг Өмнөд Америкийн Кечуа хэмээх Индиан омгийнхны өгсөн нэр гэдэг. Мюнхен овгийн бас нэгэн эрхэм энэ байна. Энэ бол ирвис. Ширэнгийн ойгоос цөлийн бүс хүртэл тархсан ирвис олон улсын улаан дансны ангиллалд эмзэг гэсэн зүйлд бүртгэлтэй амьтан. Өмнө нь Аз, Африк тивд өргөн тархаж байсан ч одоо энэ хоёр тивийн өмнөд хэсэгт л үлджээ. Өргөн тархас нутагтай байх үедээ манайд харьцангуй ойрхон буюу Солонгосын хойг, бүр Жанчхүү, цагаан хэрэм орчим энэ сайхан амьтан амьдардаг байсан нь одоо түүх болон үлджээ. Магчдын тухай яриагаа төр завсарлан Африкийн хар сарвуу доцсон шувуунд анхаарлан хандуулъя. Харахад бүгдээр адилхан юм шиг энэ усны шууд төрсөн ансар өдрөөр ах захаараа бас ярагдана. Одоо хамгийн ойрхон төрсөн өдөр нь болох очин шуугийн фестивал юм байна. 10-р сар төрсөн өдөр нь 15 он төрсөн юм байна. Тэмээ хэрүүлтэй адил шувуу нэртэй ч нэдэр дээрээ нисдэггүй оцсон шувууны энэ зүйл Өмнөд Африк ба Өмнөд Америкийн хооронд гарлууд дээр нутаглана. 100 жилийн өмнө хар сарвууд оцсон шувууны тоо толгой 2 саяд хүрч байсан бол одоо ердөө 140-оос 180 мянган болтлоо хорогдож цөөрсөн байна. Тийм ч учраас олон улсын улаан номонд устж буй гэсэн ангиллаар бүртгэжээ. Африкийн хар сарвууд оцсон шувуу яагаад ингэж огцом цөөрөх болсон юм болоо? Ер нь тэгээд Африкийн оцсон шувууд толгорч байгаа голлох аюул сорилтуудыг бичсэн байна. Ерөөсөө хүний үйл ажиллагаа. Энгийн түүн агнуурын зорилгоор газрын тосны холбоор уур амьсгалын өөрчлөлт. Эдгээр оцсон шувууны томоохон колон нутгалдаг Өмнөд Африкийн Дассен нарал дээр гихтэл өнгөрсөн зууны ихээр жил болгон хагас сая өндөг хураан авч хүнсэнд хэргэлдэг байжээ. Жил бүр хагас сая буюу 500 мянган өндөг. Хүрээлэн төслийн албан ёсны түнш Петровис. Хөгжил түгэн. Бидний үзэж танилцсан эдгээр амьтад манай эх оронд байдаггүй. Харин манай Монголд зэрлэг байгаль дээр таарч болох нэгэн шувуу бол хурууд хун. Бидний сайн мэдих ус нууранд таардаг гангар хунтай харьцуулахад хошууны өнгө нь улаан бөгөөд арай багавтар биетэй. Улаан хошуун дээр духны доод талд том булдруу байдаг нь бас нэгэн ялгаа.
Хуруутах хүн манай орны увс, бөөн цагаан, орог, улаан нуурууд, ховдгол зэрэг баруун бүст өндөглөн цусдаг. Үдсгэлэн төгс энэ шувуу харьцангуй урт буюу 28 хүртэл наслана. Нэг зүйлийг онцгойлон сануулхад амьтны хүрээлэнд ирсэн зарим зочид хуруут хун зэрэг усны шувуудыг талхаар хооллох гэдэг нь тийм ч зөв хэрэг биш. Учир нь эсгэж хөөлгсөн гурилан бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэснээс энэ сайхан шувуу өвдөж, зовж, цагаасаа эрт өгөх аюултай. Фарук Ялчин хэмээх буянтай эрхмийн байгуулсан Стамбулын амьтны хүрээлэн лам гөрөөснөөс араб тэмээ өвгт тогруунаас хүрэн баавгай хүртэл 5 твийн 3000 гаруй амьтантай. Хүрээлэнгийн ажилтан бүсгүй хүрээлэн нэвтрүүлэг Монголын үзэгчдэд зориулан дараах мэдээллийг өглөө. Бид Фарук Ялцын амьтны хүрээлэнд ирээд байна. Манай паркт 286 төрлийн 3600 гаруй амьтан, мөн 600 гаруй төрлийн ургамал байдаг. Манай парк нь 1990 онд байгуулагдаж, 1993 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сүүлийн 50 жилийн хугацаанд ойн сан, усны аж ахуйн яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд амьтан ургамлыг хамгаалах үржүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 24 жилийн богино түүхтэйч зөв менежментийн үр дүнд орчин үеийн стандарт шаардлага хангаж үзэгч зочдыг даллаж чадсан Фарук Ялчин амьтны хүрээлэнгийн зарим сонирхолтой амьтадтай манай зургийн баг багтал бас багхан атаархалтын товч танилцсан маань энэ юм. Хүрээлэн төслийн албан ёсны түнш Акумато. Турк орн Стамбул хот бол хүрээлэн амьд ертөнцийн цувралын энэ удаагийн аяллаа эхний цэг. Газар зүйн онцгой байршил нь эртний түүхтийн хотыг газрын жуулчин гээчин зорин ирэхэд уламж сонирхолтой болгожээ. Стамбул бол хүн болгон өөр өөрийн сонирхсан зүйлийг олж авч чаддагаараа онцгой хот. Таны сонирхол, үүхтүүх, үзвэр үйлчилгээ, арилжаанаа, амралт зугаалга, бүр амьтан ургамал аль нь ч байсан Стамбулаас түүнийг олох болно. Нэмэлт мэдээлэл болгон хэлэхэд Улаанбаатараас энэ хот руу шууд нислэгтэй аялахад илүү тохиромжтой болгодог юм. Аз Европ 2 ТV-г заагалсан Босфорын хоолой тэртээ тэнд миний ард харагдаж байна. Төрж өссөн Аз Тэвман гэхүү цаад иргэдээр тэр харагдаж байна. Одоо харин би Стамбулын Европ талд нь зогсож байгаа юм. 2 ТV-г заагалсан, салгасан, хилэлсэн Босфорын хоолой хамгийн нарийн газар 650 м, ердөө километр хүрэхгүй. Хамгийн урттаа бол 7 км орчим гэдэг. Нийт хар далай Мраморын тэнгис хоёрыг холбосон энэ хоолойн урт нь 30 орчим километр. Бүр нарийн хэлэх юм бол 32 гэдэг. Олон улсын худалдааны зам, усан зам өнгөөр дайран өнгөрдөг. Биднэрт усан зам сонирхолтой биш. Олон хар далай буюу хар тэнгис, Мраморын тэнгис, ойр орчмын далай тэнгисийн усны амьтад сонирхлыг мань татаж байна. Ингээд 2 ТV-г заагалсан Стамбулд хийх аяллаа эхэлцгээе. Хүрээлэн төслийг дэмжигч Turkish Airlines. Хүрээлэн төслийн албан ёсны банк Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Тийм ээ, Стамбул бол 2 ТV, 2 соёлын уулзсан огтлолцох уусан нэгдэх цэг. Өрөм дорноос бие биенэр үгэн өнгийн тулсан 2 ТV-г Босфорын хоолой заагалдаг. Хар далайг Мраморын тэнгистэй холбосон Босфорын хоолойн хоёр талаар Аз Европ ТV-г дамнан Стамбул хот оршдог юм. Ром, Визант, Осман гэд хүний түүхэнд тод том улмөр үлдээсэн 3 их эзэнт гүрний нийслэл байсан Стамбул хотын чулуу бүр нь өнийн түүх өгүүлнэ.
Жишээ нь 1500 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн Ай София буюу Гиген Софийн сүм. Эхэндээ загалмайтны, дараа нь исламын сүм байгаад эцэстээ 1935 оноос музей болгон ажилласан байна. Олон зууны өмнө мянган хүний хөлс цусаар бүтсэн энэ гайхамшигт барилга өнөөдөр газрын жуулчдын зорин ирдэг газар болжээ. Харин бидний сонирхлыг Стамбулын өөр нэгэн сонин сайхан үзүүрийн газар хүлээж байгаа. Turkish Airlines үндсэн буудлын Стамбулын Ататürk'ün суудлын ойролцоо яг Кореаны талаан хүрээлэн байгаа. Бидний эрсдэл нэг зорилго маань энд орц мөрөө энэ хавийн Эгийн тэнгис, Мармарын тэнгис, Босфорын хоолойгоор амьдардаг далайн амьтдад талцъя. Флория аквариум хэмээх далайн хүрээлэн Стамбулын олон улсын нисэх буудлаас холгүйхэн орших бөгөөд минут тутамд нисэх онгоц толгой шүргэх шахан өнгөрдөг нь жуулчдын цөсийг хөөргөнө. Энд далай тэнгисийн 1500 зүйлийн 15,000 амьтан бий. Баримт 1. Энэ хүрээлэнг 2012 онд Мармарын тэнгисийн иргдээр 22,000 ам метр талбайд барьж байгуулжээ. Баримт 2. Флория аквариумын 66 бассейн бүхий усан сангийн нийлбэр эзлэх үн нь 7,000 шоо метр. Баримт 3. Одоогоор дэлхийн хамгийн том сэдвчилсэн далайн хүрээлэнгийн нэг. Хүрээлэн төслийн албан ёсны даатгагч Монгол даатгал. Энэ гайхамшигт бүтээн байгуулалт руу орох тасалбарын үн 59 турк лир буюу 36,000 монгол төгрөг. Гэхдээ төрийн банкны олон улсын виза карт байхад бэлэн мөнгөтэй харилцах шаардлага гарахгүй. Амар бөгөөд аюулгүй гэж зөвлөе. Флория аквариум бол Турк орныг тойрсон далай тэнгисийг газар зүйн байршил бүрээр нь ангилан танилцж болохоор сэдвчилж хийгдсэн хүрээлэн. Сэдвчилсэн гэж юу гэсэн үг вэ? Хар далай, Босфор, Дарданеллийн хоол, эгийн болон газар дундын тэнгис гэгчлэн үзмэрийн танхимудаа сэдвчлэн хуваасан гэсэн үг. Яг л далайн гүнд усан дор байгаа юм шиг сэтгэл төрүүлэхээр бүтээж. Дарвар элсч дулан хэмээх энэ авраг загас усан сан дотор байсансан бол гар сунгаж хүрэхээр ойрхоноор өнгөрч байна. Дулан хэмээх авраг загаснууд бүгд идэж хоол болох амьтнаа цахилгаан соронзон долгионоор илрүүлэх чадвартай. Усан дорх явуулын станцлал гэсэн үг. Авраг загасны толгой хоншоор хэсэгт байрладаг тэр радар шиг эрэхтэн нь өчүүхэн төдий хүчидлийг ч мэдэрнэ. Өчүүхэн төдий гэдэг нь 1 вольтыг 15 тэрбум хуваасны нэг. Дарвар элсч дулан загас эрг орчмын элсэн ёроолтой усанд амьдарна. 2 метр хагасаас 3 метр хүртэл урттай энэ авраг загас дээд ирүүндээ 44-өөс 48, доод ирүүндээ 41-ээс 46 ширхэг хурц шавх шүдтэй. Манай гарагийн бүх твийн эрг орчмоор тархсан ч сүүлийн 10 жилд тоо толгой нь 20%-аар буурчээ. Элэгний тосын уруулын будаг хийхэд ашигладаг бол сэлүүрээр нь хийсэн шил Японд тансаг зоог болно. Харин энэ бол эгэл цүүц хэмээх загас. Газар дундын тэнгис, хар тэнгис, Атлантын далайн зүүн эрг орчимд тархсан 1 метр орчим биетэй энэ загас агнуурын ач холбогдолтой. Гэвч жил ирэх тусам бас л тоо толгой нь багасч байгаа болохоор олон улсын улаан дансны ангиллалд эмзэг зүйл хэмээн бүртгэжээ. Аргачлгүй биз? Энэ хавийн буюу Турк, Грек, Кипр, Тунис, Марокко, Франц улс нийлээд жилдээ 2000 орчим тооныг агнадаг. 20 жилийн өмнө агнуурын хэмжээ жилдээ 10,000 тонн давж байсан гэдэг. Төмөр лаазанд нөөшилсөн байдлаар нь харж байсан бас нэгэн загас энэ байна. Тийм ээ. Та зөв таалаа.
Энэ бол сардин загас. Май загасны овгийн сардин загасны тоослог бас амтлаг маханд нь B2, B12 витамин, омега 3 тосны ханаагүй хүчилгээд хүнд хэрэгтэй олон нэгдэл бий. Өмнөд Африкийн иргэн ойролцоо жилбэрийн зуны эхэнд саяар 7 км урт 1 км хагас өргөнтэй фронтоор умрыг зорддог их нүүдэл бас л сардин загасных. Дэлхийд эхний хэдэд бичигдэх далайн амьтны хүрээлэнд энэ мэдчлэн элдв сонныг үзэхэд бүтэн өдөр болно. Гэхдээ биднийг дараагийн хүрээлэн дархан газар сонин амьтад гайхам түүх хүлээж байгаа. Аз, Европ хоёр их твийг дамнан орших эртний түүхт Стамбул дөнгөрүүлсэн өдрүүд маань өндөрлөж байна. Үйл амьд ертөнцийн зурлын энэ зуны Европоор хийж байгаа зураг авалт үргэлжилж байна. Бидний дараагийн цэг Швейцар, онгоцны цаг болсон байна. Багшаа. Манай зургийн багийн дараагийн цэг Швейцар улс, Цюрих. Гэхдээ энэ тухай дараагийн дугаарт.